Сайн байцгаана уу? Монгол бичгийн хичээлийн багш оролцоод та бүхнийхээ амар амгалан айлтгая. Өнөөдрийн бидний үзэх хичээл нэрийн тие ялгалын нөхцөл. Дараах 8 тие ялгал байдаг. Нэрийн тие ялгалын нөхцөлийг бичихдээ нэгдүгээрт уг үгнээс тусад нь дагуулan бичдэг. Хоёрдугаарт ихшиг, гийгүүлэгч, ихшиг гэсэн дүрмийг баримтлан бичнэ. Ихшгээр төгссөн үгэнд дагуулan бичдэг тие ялгалын нөхцөлийг багш нь харуулж байна. Сүүл инэр төгссөн үгэнд харьяалахын тие ялгалын өө нөхцөлийг дагуулan бичнэ. Мөн гийгүүлэгчээр төгссөн үгэнд өн нөхцөлийг дагуулж бичнэ. Багар сад буюу хатуу дэвсгэр гийгүүлэгчээр төгссөн үгэнд өхөршгын тие ялгалын туу нөхцөлийг дагуулж бичнэ. Намланг буюу зөөлөн дэвсгэр гийгүүлэгчээр төгссөн үгэнд өхөршгын тие ялгалын дуу гэсэн нөхцөлийг дагуулж бичнэ. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд заахын тие ялгалын и нөхцөлийг дагуулж бичнэ. Мөн гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлдэхийн тие ялгалын яар нөхцөлийг дагуулan бичнэ. Үгийн төгсгөл үл харгалзан дагуулж бичдэг 3 тие ялгалын нөхцөл байгаа. Нэгдүгээрт гарахын тие ялгал, хоёрдугаарт хамтрахын тие ялгал, гуравдугаарт чиглэхийн тие ялгал. Дээрх 3 тие ялгалын нөхцөлийг үгийн төгсгөл үл харгалзан дагуулж бичнэ. Дасгал ажилцгай хүснэгтийн өгөгдлийг зөв тэмдэглээд нүдлэн тогтоогоорой. Жишээ үг нэгдүгээрт үсэг гэсэн үг байна. Үсэг гэдэг үг маань г гэсэн гийгүүлэгчээр төгссөн учраас харьяалахын тие ялгалын ун нөхцөл дагуулж бичнэ. Өхөршгын тие ялгалын туу гэсэн нөхцөлийг дагуулж бичнэ. Яагаад гэвэл үсэг гэдэг үг хатуу дэвсгэр гийгүүлэгчээр төгссөн байгаа учраас. Заахын тие ялгалын иг нөхцөлийг дагуулж бичнэ. Гарахын тие ялгалын аас, үйлдэхийн тие ялгалын яар, хамтрахын тие ялгалын тай нөхцөлийг дагуулan бичсэн байна. Тэгвэл үнэн, улас, эрдэм, нагц хэмээх дараах үгэнд ямар нөхцөлийг дагуулan бичих вэ гэдгийг ажиглаад өгөгдсөн нүдэнд зөв тэмдэглээрэй. Хэрхэн зөв тэмдэглэснээ ажиглаж дэвтэртээ бичээд нүдлэн тогтоогоорой. Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог гэсэн ардын сайхан зөөрүүгээр өнөөдрийн хичээлээ өндөрлөж байна. Амжилт хүсье. Баярлалаа.